бүхэн сар хэрцэн тэр нэгэн өдөж болж өнгөрсөн билээ. Мастер арга бараад байла. Тэрний хамгаалж байсан нууц аюулд ороход ойрхон байв. Багшаа биднийг уучлаарай. Би танаар кунфу заалгахаа боллоо. Заах зүйл маань дуусаагүй байгаа шүү дээ. Өвөг дээдсээс уламжилж ирсэн үнэт зүйлс хайчив. Эр зориг, үнэн шудраг байдал хайчив. Үл таних нэгэн эр Ву мастрыг сургуулаа худалдахаас өөр аргагүй байдалд оруулж хүчилж байв. Сургууль баригдсан тэр газрыг хэн нэгэн булааж авахыг санаархаж байгаа нэлт. Хүмүүсийн хомхоо шунаг сэтгэл бүгдийг сүйтгэж байв. Ву мастрын хувьд сургууль ам амьдрал нь сурагчид хүүхдүүдээс нь өөрцгөө байсан юм. Өөрийн гэсэн гэр бүлгүй түүнд сурч мэдсэн бүхний өвлөж үлдэх өндөр хариуцлага өрөөд явах хинч байсангүй. Чухам хүнд итгэж энэ хүнд ачааг өрүүлбэл дээрвэ. Дараачийн удаа сар хэртгүүгээр ариун агууг сахин хамгаалах хүн олдохгүй бол яах вэ? Ойр ганцаар хоцорсон тэрээр хамаг итгэл найдвараа гээгээд байла. Яг тэр үед бид анх уулзсан билээ. Ву мастер надад нэр хайрлсан. Тэнгэрт дүүлэн нисэх гэсэн утгатай нэр. Намайг Сэй гэдэг. Ву мастер намайг өргөж аваад зогсохгүй. Кунфугийн үн цэнийг зааж сургаж намайг дараагийн хамгаалагч болгоход бэлдэж эхлэв. Атгах санаатнууд биднээс ангижрах гэж оролдсон хэвээр байлаа. Эцэст нь тэд сансандаа хурж сургуулийг нураасан. Тэгээд болоогүй. Бугуйчийг маань хүртэл булаасан. Ингээд дараагийн удаа сар хэрдэх шидэт мөч тохиох үеэр надаас өөр агууг хамгаалах хүн үлдсэнгүй. Зэгтүүн болон Method Animation төлөвлөж байна. Walt Disney компани болон TF1 Global Gravity Animation хамтран бүтээв. Шидэт ертөнцийн ертөнц, Шанхай, хадагтайлуугийн домог. Ингээд хичээл амарлаа. Мэдээж бид цагийг сайхан өнгөрүүлсэн. Босонд сэлж, кино театр орж, музей сонирхож, гадуур алхаад тэрч бүхэл бид бүгдээрээ зугаалчхаад ирсэн. Энэ удаа Этрэн бидэнтэй хамт явсан гэд боддоо. Аав нь зөвшөөрөл өгсөн байна лээ. Тийм ээ, амралтын хоногуд ихэндээ үнэхээр гайхалтай өнгөрч байлаа. Хар муур бид хоёрын хувьд ялгаагүй. Хэдэн удаа дуудагдсан ч акума шингэсэн хорон санаатан ганц чутаа гарч ирээгүй. Бүр ирвэхэж бас амралтаа авчихсан байх. Бүр ирвэхийн хувьд амралт ямар утга учиртайг мэдэх гэж үнэхээр амгалан тайван байлаа. Ингээд бүх зүйл сайхан байх болно гэж бодож байтал бүгд буруугаар эргэхээр. Уучлаарай Маринет. Ээж нь амжихгүй шинжтэй. Энэ нэлгээнжийг өнөөдөр л явуулахгүй бол ан ах бэлгээ төрсөн өдрөөр авч чадахгүй болох гээд байна. Тэгвэл би л явахаас та. Баярлалаа хонгор минь. Надад ажил гараад би жаахан хоцорч очих юм шиг байна. Би яагаад огтхонч гайхгүй байгаа юм болоо? Чи хэн гэдгийг мэдэн дээ. Тэрний хажууд надад суудл авчгаарай. Би аль болох хурдан очино. Чи мэдээгүй мүү? Чамайг мэдсэн гэж бодож байна. Юу? Би юу мэдээгүй өнгөрч Эдрийн Шанхай явчихсан штэ. Юу? Ямар нэгэн алдаа гарсан байх. Би Эдрэнтэй холбоотой болгоныг мэднэ. Тэрэнд өгөх гэж байсан 5 нэр, жилийн төлөвлөгөөнийх нь хуваар, гутлын хэмжээг нь хүртэл мэднэ. Эдрэний тухай мэдээллийг би мэдгүй өнгөрнө гэж байхгүй. Аав нь Шанхай салбар дэлгүүрийг нээх гэж байгаа юм байна. Гэтэл нээлтийн ажиллагаанд гинт наашлчихсан гэж Нинод хэлсэн байна лээ. Шанхай гэсэн үү? Та бол далайн гахай. Тогтхон сайхан далайн усанд тааваараа шумбаж яваа далайн гахай. Салбар дэлгүүр нээх нь агрестийн гэр бүлийн ирээдүйтэй холбоотой чухал ажил. Буцаанаас өмнө нээхэр болсон харин ч сайн хэрэг. Ахаад найзуудтайгаа зугаалах боломж гарч л таарна. Таны зөв тэгээд ч тантай хэсэгч болов хамт байна гэж бодохоор сайхан байна. Цагийг сайхан өнгөрөөнө гэж найдаж байна. Гэхдээ нээлтийн ажиллагаатай холбоотой нэгтэл шалгах юм бас байна.
Натали чи бүгдийг шалгаж амжив уу? Бидний таамаглаж байснаар маргааш сар хэртгшэдэд мөч тохиох нь баттай гэж үзэж байна. Эзэнтэй дахиад сайн бодооч. Шидэд эрднийг сүйдлэхгүй тулд агуу эрднийг зориуд нуусан юм шүү дээ. Агуу эрдэн дэндүү хүчтэй, бас дэндүү аюултай болохоор агууд хадгалж байсан. Яг наадах чинь нөөрөө. Хадагтай цохар муурын шидэд эрдэнсээс болж би хайрын цаг хугацаагаа алдсан. Ийм хүчрхэг эрднийг ашиглаж тэднийг үгүй хийх боломжоос би яасан ч татгалзахгүй. 15 жилийн өмнө эхлүүлсэн ажлаа маргааш нэг мөр дуусгах болно. Ээж! Элгээ амж. Цагтаа амжиж очихгүй юм байна. Амжнаа. Би ван ахад өөрийн биеэр хөргөж өгөхөр шийдсэн. Ер нь бол наг цагтаагаа очиж уулзах цаг маань болсон шүү дээ. Яагаад гэвэл наг цах бол миний ойрын хамаатан би аль дээрээс л эдрэн бишээ хамаатнуудтайгаа холбоотой байхыг хүсдэг байлаа. Таанч тэр намайг үгүй тэр надаас зайлсхийгээд байна шүү дээ. Тэрнгүйгээр бишээ хамаатан саднаа таньж мэдэхгүй би гэдэг хүн хоол явж чадахгүй шүү дээ. Маринет би зөв ойлгосон бол чи Шанхай явмаар байгаа мó? Ээж бид хоёр ч энэ мөчийг аль эртнээс л хүсэн хүлээж байсан юм. Чамайг нэг л өдөр үндэс угсаагаа таньж мэдэж тэдэнтэй холбоотой байхыг хүснэ гэдэгт итгэдэг байлаа. Бид чамайг төрснөөс хойш гэр бүлийн аялал зориулж мөнгө хадгалж байсан юм. Чамайг өөрөө хэлхийг л хүлээж байлаа. Бэлэн болохыг чинь хүлээж байлаа. Гэхдээ үнэхээр гинти явдал болж байна. Энд дэх ажлаа шууд орхиод явчих болохгүй. Чи ван ахад бэлгийн өөрийн биеэр өгмөр байгаа бол Чи ганцаараа явж таарах нь. Та хоёр энэ дэлхийн хамгийн сайн аав ээж. Чамтай ихэж уулзах ямар сайхан байна. Ингээд түрээд ирдэг чи үнэхээр сайн хэрэг. Надад ч бас сайхан байна. Та бэлгээ цагтаа авч чадхаар боллоо. Зөрөөд ирсэн чил миний хувьд том бэлэг. Чамайг хамаатан садантайгаа холбоотой байхыг хүссэн гэж ээж чи хэлхийг сонсоод магна тэнийг адилэрсэн. Энэ 7 хоног манай зоогийн газар олон захиалгатай байсан ч би бүх захиалгаа зузалжсан. Анхудагаа л өөртөө амралт өгч байна. Ээж их чин Франц руу явснаас хойш анхудаа. Та надаас болж ажлаа орхигдуулах хэрэггүй штэ. Хэрэгтэй байлгүй яах вэ? Тэр бүл гэдэг ариун нандин холбоос. Сүүлд Парист ирсэн үедээ харьцуулахад таны англи хэл сайжирсан байна. Чамтай ойлголцоход амар байх үүднээс нэлээд хижээсэн. Одоо би чамд эцэг өвгдийнхөө түүхийг төвөггүйх ярьж чадгаар болсон бас үзүүлэх зургийн цомогч үе. Дараагийн удаа Шанхай хотын гайхамшгуудыг харуулж, Чан овогдийнхынд уламжилж ирсэн дуунуудыг зааж өгнө. Чин овогтынханд дуу байдаг гэж юу? Ван дүүрэг үнэхээр гайхалтай юм аа. Та Шанхайд ажилласаа өөр зүйл хийж үзэж байсан уу? Үзэлгүй яах вэ? Тэгвэл та намайг хаашин дагуулж явахаа мэдх юм байна. Ястаа зугаатай байна байх та. Тэг байхаа. Гэхдээ тэрнээс өмнө надад маргаашийн нээлттэй холбоотой хийх ажил байна. Би зочд буудлаас гаралгүй таны эрхийг хүлээж бай та. Хэрэггүй. Ийм сайхан өдөр гадуур алхахад яг тохирно. Үдээс хойш гэхэд миний ажил дуусчих байх. Хэлэн цөвөөч нь Бээжин төөрийн жүжигчдэд тоглолтын хувьд суурлаж өгдөг байсан юм ээ. Маринет байна. Тийм ээ баястай. Чамайг зээдүү маринеттэйгээ танилцуулах боломж гарсан та байна. Танилцах таатай байна. Баястай олон жилийн тэртээ манай гэр бүлийн гишүүн болсон юм аа. Харта Ян Өвөө, Мэй Чан эмээнэртэй хамт байж бас Яо Бинтэй хамт чиний ээж. Сябин гинэ. Тийм ээ. Ээж чинь Франц руу нүүж очоод Сабин гэдэг нэртэй болсон юм штэ. Би ээжийн энэ зургийг харж байгаагүй юм байна. Шидэд найрлаг. Тийм ээ баястай. Би мартаагүй. Чи миний хоол хийдэг арга барилыг санаж байна уу? Юу? Нэрээ тийм л дээ. Та хувь тавилангийн бэлдсэн зүйлсээ санаа авч хоол хийдэг. Өнөөдөр хувь тавилан чамайг нааш нь авчирч маринет. Гэхдээ надад орц найрлаганд оруулчихмаар юм байхгүй шүү дээ. Юу хийх ёстойгоо мэдчихлээ. Гадуур жаахан алхавал хувь тавилан надад Эдрениг биш шидэд орц найрлага бэлгэлж магадгүй. Төөрхөө сайхгүй байна уу? Чи хятад хэлж мэдэхгүй шүү дээ. Төөрхгүй дээ. Гар утсан. Дээр нь байршил тогтоогч бас орчуулгын аппликейшн байгаа. Ойлголоо. Гэхдээ хол явах хэрэггүй шүү. Хэрэгтэй бүхэн ойр хаваас олдох учиртай. Өнөөрөө зоог үнэхээр онцгой болно гэдэгт эргэлзэхгүй байна. Чи Эдренийг шүлгэнд хийх гэж байгаа мó? Яалаа гэжтэй тик. Хоёулаа шидэд орц найрлага хайх зураа Эдрений байгаа газарт очиж мэд мэдчихэд л буцна. Ни хаа гэж мэдлэн гэж юу?
Чи хятад хэл мэддэг юм уу? Мэдэлгүй яах вэ? Кваминуудад мэдгүй хэл гэж байхгүй. Нэрээ тийм юм байна. Дараагийн эзэн чинь ямар хэлээр ярьдаг байхыг та нар мэдгүй шүү дээ. Чи Эдренийг яаж олох гэж байгаа юм? Хайвэн уу? Их амархан. Хоёулаа энд, Эдрен тэнд байна. Энэ газрын зургийн дагуу яваад байвал олж чадна. Ядах юмгүй олчихно. Хүй. Чи нөгөө алдартай модель Эдрийн агрест мөн үү? Бидэнтэй хамт зураг авгуулаач. Ой, зүгээр орчих. Надад татгалзах юм алга. Намайг таньдаг хүмүүстэй энд таарна гэдэг нэр төрийн хэрэг. Ой. Би ирж гэлээ Натали. Одоо Акумага шингээхэд тохирсон нэг хүнийг олох ажил үлдлээ. Хачин л юм да. Газрын зураг дээр ийм хол харагдаагүй дээ. Би хүмүүсийг хүн гэдэг утгаар нь ямар түүх өгүүлж байгаагаар нь бодож дүгнэх дуртай. Тэдний уйтгар гуниг баяр хөөр болоод бүтлгүйтэл бас амжилтыг олж харахыг хичээдэг. Өргөж авсан аав маань намайг бусдыг ингэж л хараасаа гэж хүсэх байсан. Ойлох хэрэггүй дээ. Хядлаа авчих юм. Баярлаа. Аавын хүсэж байсан шиг агуу эрдний хамгаалагч болохын тулд би хин гэдгээ мартаж алдсан бугуучаа ямар ч үнээр хамаагүй эргүүлж олж авах ёстой. Үүний тулд надад мөнгө хэрэгтэй. Өргөж авсан аавд минь юу тохиолдсныг мэдэж байгаа нэг хүн би. Гэхдээ амнаас нь үг унахын тулд тэр хүнд мөнгө өгөх хэрэгтэй. Ава, ажлаа дуусгачихсан уу? Тэглгүй яах вэ? Би ойлгож байна. Дараа нь тгээ боллгүй яах вэ? Танихаар болъё. Тэгвэл түр баяртай. Аавч нь өөрчлөгдөнө гэж байхгүй. Зөөлөн бяцлагны орц найрлагад хизээд итгэж болно. Харин хүнд итгэнэ гэдэг юу бол идэх юмны төлөө юу ч хийхээс буцахгүй болох гээд байна шүү. Чамд хэрэгтэй зүйлийг хаанаас олгоо мэдчихлээ. Чи Маринетийн нагад сайхаа Ван Мастрыг санаж байна уу? Тэрний зоогийн газар энэ хотод байдаг гэсэн. Нэг газараар ороод гарах хэрэгтэй байна. Дургуйцгүй үстэй. Оочлаарай. Ой, чи наана зогс. Намайг уучлаарай. Яна, тэр охинд туслах хэрэгтэй. Хаг бич. Тики, толбот зах болгоорой. Тики? Тики!
Бид Шанхайд байгаа гэж юу? Ямар гайхалтай тохиол вэ? Хов тавиланч байж мэднэ. Хайр үдсгэлэнтэй. Хайр. Үгүй дээ, Маринет бол миний найз. Тэрэнд гинтийн бэлэг барьж болох юм. Бид энд хүлээвэл та дургуутсахгүй үз? Яалаа гэж дуртаяа зөвшөөрнө. Харин чи хоол хийхэд минь тусалж болно шүү. Ва мастра, тантай хамт хоол бэлдэнэ гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг байх болно. Би шидэт ирднэ. Кавака тамага бас тикийг алга болгочихлоо. Бас гар утсаа алдчихсан болохоор хаашаа явахаа мэдэхгүй. Бан ахтай холбоо барьж чадахгүй дээр хэлж ярьж байгаагаа ойлгуулж тусламж ирэх чаргагүй болчихлоо. Уучлаарай. Дагаад яв. Бастил, хүнсний агуулгаас хэдэн халуун чинжүү аваад ирээч. Халуун чинжүү, одоо аваад ирээ. Би энэ эмгийг хайж байгаа юм л да. Ийм эмэгтэй хүн хараагүй үз. Би сайн ойлгохгүй байна. Нэрээ тий, хүлээж өгөөрэй. Чи энийг хэлээд байна уу? Маринет байн горойддаг юм багт. Маринет үү? Тийм ээ, байнга л хоцож байдаг. Цагтаа ирвэл харин ч юу болоо вэ гэж гайхмаар байдаг шүү. Ямар тач залгаад үзье. Маринет байна. Хэлэх зүйлээ үлдээгээрэй. Дахиад угарлаа. Маринет, ван ах нь байна. Чамайг төөрч бүдлээгүй гэж найдаа. Манай зоогийн газар дээр. Ингийн тибэлэг байгаа шүү. Удахгүй уулзъя. Энэ охин сүрхий авьяастай юм гэж. Чи намайг нэг зураад өгөөч. Яг зөв. Би ч бас зурулмаар байна. Сайхан эмэг байна. Танд баярлаа. Миний хайж байгаа эмэг биш байна. Гэхдээ сайхан сэтгэл гаргасанд баярлаа. Энийг зөвл чи үнэхээр үзэгсэлэнтэй харагдана. Баярлаа. Би өдөр бүрийн дэрж хулгайлж авсан бүхнээ хөдөлддөг. Баг багаар мөнгө төлж өшөөгөө авахд алхамаар урагшилдаг. Кэш! Фэй, өнөөдөр надад ямар эрдэнэ сөөх гэж байна да. Үн хурчмээр юм алга гэж ахад хэлэхгүй гэж найдаа. Би чам тусалмаар л байна. Үнэн шүү. Гэхдээ юм болгон өөр ингэсэн үн цэнтэй. Иймэрхүү зүйлсэд өндөр үн хэлж үнэхээр чадахгүй. Би хулгай хийхээс залхаж байна. Тэрний нэрийг одоо хэлэх юм биш үү? Нэрийг хэлэхдээ дүүх зүйлс авчрахаас нааш би чамд хэлж өгч чадахгүй. Энэ цүнхт ажгүй юм. Утас бол зүгээр л хог. Харин энэ эмэг Хуучны ховор эд байгаа үсттэй. тэр талаар би чамаас илүү мэднэ. Байдгал нэг эмэг байна. Ямар эмэр царайтай юм бэ? Яг хөө чихмэл тоглоомуудаа нийлүүлж болох юм. Бүгдийг оруулаад 200 юан. Юу? Надаар даажигнаад байна уу? Үгүй дээ Фэй, чи надыг таалагддаг. 200 юан гэдэг бол харин ч агуу вүү мастер болоод түүний тэмцэн хамгаалж байсан үнэт зүйлсийг хүндэтгэхэд хэлсэн үн юм шүү. Хүндэлж байгаа чи үний юм бол аав минь сургуулийг сүйтгэсэн хэрэгтнийг зааж өгөх хүнтэй яагаад намайг танилцуулахгүй байгаа юм бэ? Аавын чи үнэт зүйлс сургуультай нь адилхан устж үгүй болсон. Өнөөгийн нийгэм мөнгөнд хөдлөгдөж байна шүү дээ. Мөнгө бол бүгдийн хаан. Бүлэгтэй ч гэлээ дасан зогсох нь амжилтын үндэс гэдгийг ойлго. 200 юан. Ийм үнээр өгч байснаас тэр охинд юмнуудыг эргүүлээд өгчихсэн дээр. Байж. Наадах чинь сайхан санаа байна гэж. Чи тэр охиныг олж чадвал цаадах чинь мөнгө төлөөд эзүүлсээ эргүүлж авна. Энэ өрөвдөлтөй чихмэл тэрний хувьд их л үнцэнтэй байж таарна. Тийм ээ, сэтгэл зүрэхтэй ойр бүхнийг мөнгөөр хэмжих аргагүй байдаг юм да. Би эзнийг олж ирээд тэр охин бүгдийг эргүүлээд худалдаж авбал чи надад мэдэх гэсэн бүхнийг минь хэлж өгөх юм уу? Тохирсон л бол тохирсон шүү дээ. Хөөе. Халив надад нэг харуулаач.
Эд зүйлсээ эргүүлж олж авах найдлага хэдийн тасраад байв. Тэгээд би Ван ахын зоогийн газрыг олж очоод тэрнээс тусламж эрхийг хичээж явлаа. Гэхдээ зөв буруу аль зүгт яваагаа мэдэхгүй. Тэнд байна. Түрүүн таарсан нөгөө охин мөн байна. Хой хүлээгээрэй. Бид чиний хузууны зүйлтийг олсон. Уучлаарай. Тэдний хөөгөөд байсан охин байна штэ. Одоо болохоор намайг хөөгөөд авах юм. Чи ч бас англи хэлээр ярьдгүй юм шиг байна. Бас нөгөө чинь өөдгөө хулгайч мөн байна. Би англиар ярьж чадна. Дагаад яв. Төрүүлж чадлаа. Яасан бэ? Хэлж ярьж байгааг минь ойлгох хүнтэй таарсандаа үнэхээр баяртай байна. Эндхийн хүмүүс сайхан сэтгэл гаргасан ч би нөхцөл байдлаа тайлбарлаж чадахгүй байсан юм л да. Би чамд тусалж чадах байхаа. Юу тохиолдсныг ярьж өгөөч. Би хамаг юм хулгай талтчихсан. Цүнх гар утас эмэг гэдэл. Чи олчихсан юм уу? Юу? Энэ үү? Үгүй дээ. Энийг нэг настай эмэгтэй надад өгсөн юм. Тэгвэл жинхэнэ эмэг чинь чиний хувьд ямар нэгэн байдлаар үнцэнтэй гэсэн үг үү? Тэгэлгүй яах вэ? Эрхэм нэг хүн надад итгэл хүлээл гэж тэр эмгийг өгч байсан юм. Би ч гэсэн чухал эрдэнэ алдчихсан. Миний хувьд онцгой нэг хүн итгэж үлдээсэн юм. Чамтай адилхан би ямар ч үнээр хамаагүй эргүүлж авахыг зорж яваа. Чи хэлсэн болгоныг минь ойлгосон байх Тийм ээ. Би чамд туслая. Үнэн үү? Баярлаа. Би наг зах дээр очих хэрэгтэй байна. Энд нэг зоогийн газартай. Даанч би хаягийг мэдэхгүй. Дахиад л нөгөөдөл чинь наашир. Маринэ дахиад л бий байна. Гинтийн бэлэг бид хоёрын санаа их зовж байна. Над руу эргээ залгаарай. Ганц харанг нь явуулдгүй л байж. Ямар нэг юм болоогүй гэдэгт итгэж байна. Яадаг ч байсан цагдаад мэдэгдэнэ. Би ч бас гараад хайж үзье. Хайгаад үзье гэж юу? Нэг их холдоогүй байхав. Тэгэд ч би хятад хэл мэднэ. Энд байж байгаарай. Би удахгүй. Хар муруулж хуврээд маринетийг хавил хамаагүй амар байна байх. Шанхайд яваа шалтгаанаа юу гэж тайлбарлах гэж байгаа юм бэ те? Нэг юм бодоод олчихно. Лэг савраа гаргацгаая. Францаас ирсэн сурагч охин Маринет Шанхай хотод төөрсөн байж болзошгүй гэсэн дуудлага цагдаа нарт ирсэн байна. Одоо гайгүй байхаа. Чи Шанхайд яагаад ганцаараа явж исэн юм бэ? Би найзтайгаа уулзах гэж гарсан юм л да. Тэгж явж байгаад хамаг юм хулгай талтчихсан. Наашир. Энийг өмсч араас хөөгөөдөөсөн хөгүүдтэй ахаа таарч магадгүй. Чиний цүнхэнд яагаад ийм олон янзын хувцас байгаа юм бэ? Би дөнгөж сая үдшилтэд орчход буцаж явсан байхгүй юу? Дугуугаар явцгаая. Хоёлаа эмгэгч нь олж магадгүй. Барьцаалан зээлдүүлэх газраар дүүрэн нэг гудам би хулгайч чиний зүйлийг өөрийнхөө гэж худал хэлээд худалдсан байж магадгүй. За ойлголоо. Нэрээ чи манай наг захын зоогийн газрын утсыг олж чадах уу? Холбоо барихгүй санаа зовоод сүйдүүлж байгаа. Миний нэгж дуусчихсан. Хаашаач залгах боломжгүй. Уучлаарай. Чамайг удахгүй яваад очихоор наг захын чинь санаа нэг mëсэн амарна. Ингээд чиний нэрийг хэн гэдэг юм? Фэй. Намайг Маринет гэдэг. Чамтай таарсандаа би үнэхээр баяртай байна. Ни хав. Итгэ би бол Парисын супербаатар. Хар муур. Парис гинэ. Энд юу хийж байгаа юм? Би Шанхайд алга болсон нэг Франц охиныг хайж байгаа юм л да. Франц супербаатрууд алга болсон ч уучлаа тусалдаг юм уу? Тийм ээ. Бусад ажлынхаа хажуугаар амжуулдгийг олон нийтэд хүч ажиллах нэг хэлбэр гихүү дээ. Уучлаарай, энэ охиныг хараагүй юм байна. Хайж олгож чи амжилт хүсье. Хятад хэлийг аль эртнээс л сурах хэрэгтэй байсан юм. Ингээд чи яаж яваад англиар ийм сайн ярьж сурсан юм бэ, Фэй? Аав маань англи хэлний дуртай байсан. Намайг сураасаа гэж хүссэн. Сургуульд нь эндхийн хүмүүс ирж суралцгаа байсан ч жуулчдад кунфу зааж өгөх боломжтой гэж боддог байсан юм. Гэхдээ сургууль нь хаалгаа барьж аавын итгэж найдаж байсан бүхэн дагаад замхарсан. Бүгд биш ээ. Чи байгаа шүү дээ. Би аавын бодож санснаас тис ундаа хүн болж хувирсан. Би ойлгохгүй байна. Аав чинь чамайг хувиа хичээсэн хулчгар хүн болоосаа гэж боддог байсан юм уу? Ингэж хэлдэг чинь ямар учиртай юм бэ? Фэй, чи намайг таньж мэдгүй хэрэг надад туслах гэж явж байна шүү дээ. Бас миний араас хөөжөөсөн хүүгүүдээс намайг хамгаалж ямар их зориг гаргасан гэж чи үнэхээр гайхалтай охин. Хэрвээ аав чинь одоо байгаагаасаа ондоо хүн болоосаа гэж бодсон бол би чиний бодож байгаа шиг хүн биш ээ. Хүрээд ирлээ.
Франц охин алгуулсан тухай бид Маринет байна. Хэдих зүйлээ үлдээгээрээ дахиад дугарлаа. Та эдрийн агрессийн дуу шуудантай холбогдлоо хэлэх зүйл байвал та Бүх юм зүгээр. Тэгж л найдаа да бастэй. Найдаж л бай. Чи энүүгээр үз. Харин би тэрүүгээр хай. Мөн байна. Энд байна. Миний шидэт. Миний эмэг. Хөөх, үнэхээр азтай байна шүү. Сайн байна уу? Би энэ эмгийг эргүүлж авах гэсэн юм. Миний хувьд маш чухал. Олж чадсандаа ямар их баяртай байна гэж орчуулад өгөөч. Орчуулах шаардлагагүй. Би англи хэл мэднэ. Тэгэхээр энэ эмэг чиний хувьд эрхэм нандин зүйл байх нэ? Тийм ээ. Үнэхээр эрхэм нандин. Эргүүлж авъя гэвэл 100,000 юан өгч. 100,000 юан гинэ. Их мөнгө гэсэн үг үү? Жирийн л нэг эмэг гэсэн. Яаж ч бадсан 200 юанаас хэтрэхгүй. Эрэлт нийлүүлэлтийн хууль юм байдаг хооны ялтай үлээ. Энэ охины хувьд үн цэнтэй юм бол надад ялгаагүй үн цэнтэй. Хитрхийн өндөр үн хэлж байна. Хэрвээ чи өмнөөс нь төлбөл хүссэн асуултанд чи хариулахад бэлэн байна. Гутаж байна. Бусдын завлангаар жаргал хийж мөнгө олно гинэ. Чээл энэ охины эд зүйлийг хулгайлж, чээл над дээр дагуулж ирсэн. Тэгээд хэн бусдын завлангаар илүү жаргал хийж байгаа юм шиг байна да. Маринет, Тики, би чамайг эндээс авч явна. Фэй, хэрэггүй. Би төлчихье. Тийм их мөнгийг чи хаанаас олох юм бэ? Би наг захтайгаа яриад тайлбарлаж хэлье. Би таны утсыг түр ашиглаж болох уу? Та 1000 жаргал зоогийн газрын утасны дугаарыг олоод өгөхгүй биз? Би мэдэх юм байна. Танаа наг цах гайхалтай тогооч. Тийм ээ, наг цахаасаа мөнгө гойно гэхээр тун ичгэвтер санагдаж байна. Наг цахын зоогийн газрыг алдартай. Чаардсан мөнгийг саадгүй өгч гэж дөнгөн. Дугаар нь энэ байна. Баярлалаа эрхмээ. Та тун сайн хүн юм. Бид өөр арга бодож олно. Гэхдээ Фэй, Одоо л авахгүй бол дараа эрдэл чи хадгалж байна гэж амлаж чадахгүй шүү. Авахыг хүссэн хүн гарч ирэх юм бол би худалдана. Фэй, би ахиж эмгээ алдаж болохгүй. Надад итэг. Ийм өндөр үнээр хинч худалдаж авахгүй. Фэй, чи юу ийх гээд байна? Асуултынхаа хариуг авмааргүй байгаа мó? Аавын чараас хэн ихэж байсныг мэдмээргүй байна уу? Чи хэн гэдгээ мартчихлаа гэж юу? Би дөнгөж сая хин гэдгээ эргээд санчихлаа. Би чамайг нагад цах дээр чинь хүргээд өгье. Надад тэр эмэг үнэхээр Ард суучих. Түрглээрээ. чи миний эмгийг хулгайлчихсан юм уу? Чи эргүүлж авмаар байсан юм биш үү? Тийм ээ. Гэхдээ ийм аргаар биш. Хулгай хийх чинь буруу. Саяхан хүн миний эмгийг зарсан хүнд өндөр үн төлсөн байж таарна. Ингээд хулгайлчаар хамаг мөнгө алдсантай ялгаагүй болно шүү дээ. Маринет, би бүгдийг тайлбарлана гэж амлая. Гэхдээ чи яг одоо дугуун дээр сундлах хэрэгтэй байна. Нөгөө жижигхэн улаан чихмэл хайж чив. Намайг мэхэлчихэж. Тэр муу охин намайг мэхэлчихжээ. Тэднийг бариад ир. Эмгийг худалдаж авахын тулд үр тавьчихсан байвал яах вэ? Маринет, марга болоод зүгтах хэрэгтэй байна. Харж байна уу? Би дуурыг хүрэгчгэж Надад итэг. Уурлахаараа ямар болдгийг асуух ч хэрэггүй. Тики. Тики, надтай ойрхон яв. Саяын хүмүүс үнэхээр аюултай шүү. Аюултай гэж алийг хэлээд байна. Түрүү намайг хөөгд байсан хөвгүүд ч бас орилж хашгичаад аймаар харагдаж байсан. Фэй, би яваад тусламж дуудаад ирье. Бидэнд тусалж чадах хүн энд надаас өөр байхгүй. Аавын минь зааж өгсөн кунфу надад туслана. Юу болоод байна? амаг бардам шөнийн сахиулууд бид хор муу санаатнуудтай тэмцэн илүү муу санаатай руу эхэлж довтлно. Гэртээ харьцгаа. Та нар бэртэж гэмтэн. Бид хулгайч юугийг сонсохгүй. Хулгайч гинэ. Тэр юу ярьж байгаагаа мэдэхгүй байгаа бол л та. Зүгтээрээ.
Дэндүү том юм. Би ганцаараа олж чадахгүй юм байна. Хадагтай минь бидний танил Маринет Дүпэнчийн Шанхайд алга болчихлоо. Би Шанхайд ирчихсэн энэ зурвасыг сонсвол холбогдорой. Чиний тусламж хэрэгтэй байна. Цаг нь боллоо. Эзэнтэн минь дахиад сайн тунгаагач энэ чидийг сэргээчихвэл хүч чадлыг нь та тогтоож дийлэхгүй. Агуу эрднийг хамгаалагч асар хүчтэй өрсөлдөгч гэдгийг сан та хизээж дийлж чадахгүй. Тэрнтэй хүч сорь хүн яагаад намайг байна гэж бодов? Энэ юун газар вэ? Би энд амьдардаг. Маринет Дүпэнчийн Би энд байх хэрэгтэй. Яг одоо. Уучлаарай. Дайлчмаар олигтой юм чалга. Фэй, бид яагаад энд байх ёстой гэж? Би аавынхаа эрхэмлдэг бүхнийг хамгаалах ёстой. Гэхдээ аав чинь Сургуультайгаа хамт алга болчихсон. намайг үнэхээр уучлаарай. Тэд биднийг эндээс явуулах гэж бүхнийг хийсэн. Боломжтой бүхнийг айлгаж, сүрдүүлж, хулгайлж булаах замаар бидэнд байсан бүхнийг авсан. Аавын өгсөн бугуучийг хүртэл хулгайлсан. Чамд хэлээд байсан чухал эрдэнэ онцгой хүч чадалтай. Чи эмгэн нандиндаг шиг надад ч бас нандин зүйл. Тэдгээд байгаа чинь яг хин юм бэ? Яг наатахыг чинь би ч бас мэдэхгүй. Тэдний хэн болохыг олж мэдэх гэсэн эрэл маань өнөөдөр биднийг олзууллаа Маринет. Чамд хэлэх ёстой нэг зүйл бий. Би Чи надаас зугтаа чадна гэж бодсон юм биш үү, Стефэй? Чи та хоёр нэгнийгээ таньдаг юм уу? Мэдээж таньдаг байлгүй яах вэ? Таньдгүй байсан бол чиний эмэг хаанаас миний гарт орж ирэх вүлээ дээ. Тэр эхлээд чамаас уулгайлсан, дараа нь харин надаас бас уулгайлчихлаа. би чамд яг хэлэх гэж байсан Маринет. Үнэн шүү. Андгаали. Эмгээ олж авах гээд аргаа барж явааг маань харчхад өндөр үн төлж авах нь тодорхой юм байна гэж бодсон байх нь. Уучлаарай. Аавд маань юу тохиолдсныг мэдэх нэг хүнийг таньдаг гэж кэшгэлсэн. Тэр хүний хэн болохыг мэдмээр байвал их хэмжээний мөнгө өгөхийг шаардсан. Үнгүй олддгүй. Зовхгүйгээр жаргах аргагүй штэ. Чи яг одоо наг цаг руугаа уцтаад миний шаардсан мөнгийг өг гэж хэл. Инкийг чамд зөвшөөрөхгүй. Маринет, зүхтаараа. Барагддаггүй шунхай сэтгэл нь тэр үед надад том тус хүргэж билээ. Тахирлаа. Нүрүү, харан хүн далавчаа дэлгээрэй. Би мөнгө авмаар байна. Чи надад авчирч өгөх ёстой. Үгүй бол чи асуултынхаа хариу хязгаарч олж авч чадахгүй. Эцсийн удаа үннийг хэлхийг чамаас шаардаж байна. Үнэн гэсэн үү? Юу үнэн гэвэл энэ охин нага цаг руугаа уцдахгүй бол чамайг аавтаа чи адилхан тавилан хүлээж байгаа гэдэг л байна. Аавын минь талаар ам нэгэд үзээрэй. Би аавынхаа итгэлийг алдсан байж болох ч ахиж чамтай зууралдахгүй. Асуултынхаа хариуг би өөрөө олчихно. Маринет, чи надтай хамт байх хэрэгтэй. Надаас өөр чамайг хамгаалах хүн байхгүй. Чи намайг хамгаалаагүй. Надад худал хэлхээс өөр юу ч хийж харуулсангүй. Чи надад итгэх хэрэгтэй. Би чадахгүй. Би эмгэг чинь хулгайлах ёсгүй байсан юм. Намайг уучлаач дээ. Чи хийх ёстойгоо хийсэн. Надад ч бас хийх зүйл байна. Мөнгөний хаантаа би бол хүр ирвэгэ. Та баян болмоор байна уу? Тэнд байгаа хүр хүрээний цааныг эрдэн нуугдж байгаа. Тэрийг надад авчиж өгвөл таныг хэний ч төсөөлд багтахааргүй хэмжээлшгүй баян болгож өгье. Тахирсан л бол тахирсан. Дэвүүрэн дээрх мөнгөлөг эрнүүд таарсан болгоно цавчин. Харин алдлаг эрэнд хүрсэн бүхэн хөшөө болж ховирно. Баяжих цаг ирлээ. Тики, бүр ирвэхээ Шанхайд ирчихэж. Фэйсүүл үннээ хэлсэн гэж бодож байна уу? Сайн мэдгүй байна. Юутай ч ихлээд. Тики, холбоцох болгоорой. Хадагтай минь бидний танил Маринет Дүпэнчийн Шанхайд алга болчихлоо. Би Шанхайд ирчихсэн энэ зурвасыг сонсвол холбогдорой. Чиний тусламж хэрэгтэй байна. Сайн мууж байгаа шүү.
Мяу хадагтай минь. Би дөнгөж сая шанхаад ирлээ. Чи охиныг олоо юу? Олоогүй л байна. Гэхдээ чи ирчихсэн юм чинь төвөггүй олчих байхаа. Чамд л гэж хэлэхэд тэр охиноос гадна өөр нэг хүн энд ирсэн бололтой би сая Акума харсан. Юу? Би одоохоо яваад очие. Хурдлаараа хар муура. Мөнгөтэй байхад ямар ч хаалгыг нээж болдгийг баталж харуулах цаг ирж. Хин ч ариун агуу руу орж болохгүй. Өрсөлдөгчөө дутуу үнлээд байна уу да бяцхан шумуул минь. Чи цагаа дими үрж байна. Цаг бол мөнгө шүү дээ. Нанаса бараарай. Надад дамсан хөрөнгө мөнгө хаана байна? Удахгүй чи хүссний авна. Төвчээртэй хүлээх хэрэгтэй. Чи хин бэ? Хадагтай цах. Намайг Фэй гэдэг. Чи сайн талын баатар уу? Тийм ээ. Ухаалаг хөрөнгө оруулалт болж чадсан эсхийг одоо л үзэх нь дээ. Чи миний нууцлаг худалдан авагч байсан юм уу? Түр амил гоёл чимэгл худалдаад би тийм их мөнгө хурааж шалахгүй байсан. Би энэ мөчийг бүхэл бүтэн 15 жил хүлээсэн. Миний бугуйч байна. Онцгой хүч чадалтай бугуйч гэлөө. Тодорхой мэдэхгүй ч би энэ агуу бас бугуйчийг хамгаалах ёстой байсан. Даанч бүтлгүүд ч гэсэн. Хүн чи агуу эрднийг хамгаалагч Арсланбаатар Мэйшэгийн шүүлттэй нүүр тулгад бэлд. Агуу эрдэн гинэ. Чи юу болохыг мэдэх үү? Мэдгүй. Гэхдээ хүр ирвэхэд хэрэгтэй юм бол тэрний гарт оруулж яасан ч болохгүй. Чи эндээ байж бай. Хүн чи агуу эрднийг үзүүндээ зүв. Тэгээд юутай нүүр тулах гэж байгаагаа төсөөлөх гээд үз. Намайг чамтай нүүр тулах бодолтой ирсэн гэж хэн чамд хэлээв? Юу? Мөнгөний хаантаа. Бидний тохиролцоо хүчин төгөлдөр гэдгийг баталж харуулах цаг ирлээ. Энийг алтан хөшөө болгож орхи. Тэгж ярихгүй шүү. Ийм ёс гэж байхгүй. Огва! Би аавынхаа үүрэг хариуцлагыг үргэлжлүүлнэ. Фэй, оролцох хэрэггүй гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл чамайг шүүж шалгах хэрэгтэй юм байна. Хар муура, хурдан ирээрэй. Шинэ бүгд минийж байна. Шин юу гинэ? Рэн, агуу эрднийг зүүсэн хүнийг ингэж нэрлэдэг. Чи хинтээ яриад байгаа юм? Зөвхөн Рэн биднийг харж чадна. Эд шидтэй жижигхэн амттай ярьж байна. Гэхдээ тэд ганцхан надад харагдана гинэ. Мөнгөний хаантаа агуу эрдэн минийх болох ёстой шүү. Бид бол Рэнлийн хүнд байдаг үнэт зүйлсийг илэрхийлдэг. Бид чамайг өөр амьтан болгож хувиргаж чадна. Энийний тулд чи тухайн амьтныг төлөөлөх мөн чанарыг харуулах ёстой. Хэрвээ чи тэсвэр төвчээрийг төлөөлдөг тан надаас мөргөлжин шавж болгож хувирахыг хүсвэл чи тэсвэр төвчээртэй гэдгээ харуулах ёстой. Яг одоо би тэсвэр төвчээртэй байдал харуулж чадахгүй нуучлаарай. Би бол шивэн амар амуулангийн Рэнли. Амар амгалан гинэ тоглоогүй үсттэй. Баавга шиг тайван, баавга шиг том бас хүчтэй. Шион. Болж байна шүү. Баярлаа. Нөгөө Хатагтай баавга одоохондоо төр зууртаа. аз дуудлаа.
Шудрагч нь бид яах ёстой юм бол? Одоохондоо сайн мэдэхгүй л байна. Одоо учрыг олж эхэлж байна шүү. Шион. Шо. Тэрнийг Акумагаас салгахын тулд Сэвүрийг устгах хэрэгтэй. Ойлголоо. Дун. Юу болсон бэ? Уг нь би луу олж хувирвал байгалийн бүх хүчийг захирах учиртай. Аянга цахилгаан ашиглаж хуйг дуулгыг нэвдэлмээр байгаарч хувирч чадахгүй байна. Рейнлийн дундаас луугийн хүч хамгийн агуу нь билээ. Луугийн хүчийг үнэн зөв шудраг үйлсийн төлөө ашиглах учиртай. Миний хийх гэж байгаа үйлдэл шудраг бас үнэн зөв. Миний амьдралыг сүрүүлсэн хүнээс би өшөөгөө авна. Луугийн төлөөлдөг үнэт зүйлийн эсрэг туйл нь ус хонзон. Чиний бодол санаа зориг болин гарцсан ил. Өшөө авлаа гэж шудраг ёс тогтохгүй. Тэгвэл тэрнийг дарах өөр арга олно. Хоо. Ийм юм болно гэж хэн санах вүлээ? Агуу Эрдэнэс бас чиний шидэд Эрдэнэ нэг өдөр хоёулаа миний гарт орхон. Сүрэл дуудлаа. Үгүй. Миний мөнгө хаваа. Хөр ирвэхэ? Чи ганцаараа бид гурвыг дийлэхгүй. Чиний төгсгөл ирж байна. Харин та нарын төгсгөл ирж байна. Ян Лоши би бол хүрэлвэхэ. Өшөө авахыг шудраг үйлдэл андуурдаг гэн тэнийг охинд агуу эрдний өгч аштын хамгаалагч нь болгохгүй гэдэгт итгэж байна. Агуу эрднийг эргүүлж өгөхүртэл би Тамын хаан Ямаа шиг явсан газраа гай тэрж сүрэл дагуулсаар байх болно. Барьж байсан бөмбөлгөнд нь Акума шингэсэн бөмбөлгийг устгах хэрэгтэй. Жимээ түвэ хүмүүсээ. Идрий. Аанд дүүргэл биш шүү. Ялууши. Яг одоо зогс. Үгүй бол би чиний. Би хэнд ч заграгдахгүй. Хэний ч үгийг авахгүй. За. Энд баярлах ёстой юу? Гуниглах ёстой юу? Каваминуудаа хоололцоход эргэж уулзаад нэг арга сэдэ. Агуу эрднийг буцаагаад өг. Чи энэ ачааг үүрч дээлэхгүй. Тэрний зөв. Үгүй. Ганцхан чил тэрийг дээлнэ. Логийн агуу хүчийг ашиглаж байж л дотор нь байгаа Акума шингэсэн бөмбөлгийг авч чадна. Логийн хүчийг гаргаж ирмээр байвч агуу эрднийг жинхэнэ утгаар нь ашиглах чадал надад байхгүй. Чи чадна. Үгүй. Надад зөв зүйтэй хийж чаддаг зүйл байхгүй. Хүлээлдээ. Бидэнд өөр сонголт үлдсэнгүй. Би өөрийн хүч чадлаа ашиглах гээд үзье. Хармуураа хэрэггүй. Сүрэл дуудлаа. Үгүй.
Фэй. Маринет. Түрүүн чамд итгэж чадахгүй гэж хэлснийг минь уучлаарай. Үгүй дээ Маринет. Би чиний уучлалыг хүртэх хэрэггүй. Би чамд худал хэлж эд зүйлийг чинь хулгайлсан. Надад тохиолдож байгаа бүх нь надаас өөрөөс минь л болсон. Намайг итгэлийн нэвцнийг харсан бол аав ямар их гүнэглэх байсан бол. Зөв, сайн зүйлийн төлөө явж байсныг чинь би мэднэ. Тийм л дээ. Гэхдээ би аавынхаа эрхэмлдэг байсан үнэт зүйлсийг үл таамсралсан. Аав минь өш ханзангийн араас хөөцөлдөж хамаг хүч чадлаа ийм зүйл зориулахгүй байсан. Харин ч эргэн тойрондоо сайн сайхныг түгээх байсан. Тэгвэл чи юу хийх ёстойгоо хэдийнэ ойлгочихж. Миний агуу эрдэнэ. Мэши! Эвдэл цүтг байл. Тики, толбод цох болгоорой. Аз дуудаж байна. Гайхалтай. Мэши, уур хилэнгээ дар. Би чамд муу зүйл хиймээргүй байна. Би чамд хор хүргэж, чамаас өшөө авах гэж ирээгүй. Харин чамайг аварч эргээд хэвэнд чинь оруулах гэж ирлээ. Би Мэйши байхаа болсон. Би бол Янлуоши. Хурдхан дэлгүүр орчход ирлээ. Хар толботой Улаанбаар, Хятад баар гэхэд сонин хэтэй юм байна. Энэ хятад баар биш ээ. Сулгараад байгаа асуудлыг давах шийдэл. Их хэмжээний устай хамт энийг залгуулчих болж миний санааг ойлгосон гэж найдаа. Сайн ойлголоо. Янлуоши! Эцэст нь миний эрднийг эргүүлж өгөхөөр шийдэ юу? Тийм ээ. Гэхдээ чи эхлээд уур хилэнгээ дарахын тулд их хэмжээний ус уух хэрэгтэй. Амжилттай. Ахиж хорон үйл хийхийг чинь зөвшөөрөхгүй Акума. Акумагаас ангижрах цаг боллоо. Баригдсан да. Баяртай бяцхан ирвэхэ минь. Юу болсон бэ? Чи луугийн хүч чадлыг гаргаж ирж чадлаа гэж юу? Жаахан туслалцаа авсан л та. Захаарай. Юу? Би энэ газрыг ийм янзтай болгосон гэж юу? Хүний санаанд багтамгүй ямар аимшигтай дүр зураг вэ? Битгий санаа зов. Бид таны төлөө бүгдийг янзалчихна. Гайхалтай хадагтай цах. Моожгаа минь. Чи өш хонзонгоо мартаж сайн сайхан үйлийг энэ тэргуунд тавьсан байна. Чи хүнд байх ёстой үнэт зүйлсийг өөртөө бүрэн дүүрэн цогцлоож чадлаа. Ингээд агуу эрдэнэ найдвартайгаар дожлоо Ренрэн. Айлвалтай бүгдийг болоогүй тооцъё. Та нар хэдийг авмаар байна? Жаахан хүлээлтээ. Хам хэлээрээ уучраа олж болно үсттэй. Чи аавын минь сургуулийг сөөрүүлж, намайг өнчрүүлээ зогсохгүй хулгай хийхэд хүргэсэн. Эцэг өвгдөөс уламжилж ирсэн. Аавын маань зааж сургасан үнэт зүйлсийг хүсэр хаяхаас өөр аргагүй байдалд оруулсан. Анхнаасаа надад тохиолдсон азгүйтэл бүрийн шалтгаан нь чи байж, юуны төлөө гэж мөнгө. Чиний юу болохыг тайлбарлах үгч байхгүй биз? Гэхдээ би өнөөдөр хууль цааз гин буруугчин шүүг гэд орхи. Сайн байлаа Фэй. Жинхэнэ Ренрэний хийх үйлдэл гарцаагүй мөн дөө. Ингмэрсэндээ. Чамаа хизээ бугуувчаа зүүх юм бол гэд хүлээгээд л байлаа.
Мэши? Намайг ахиж гарч ирэхгүй гэж бодсон юм биш үү? Дөнгөж эхлэн тавигдж байна. Хатагтай цохоо хармуура тусалсанд баярлалаа. Одоо маринетийг хайж олох ажил үлдлээ. Нэрээ тийм байна. Бүгдээрээ маринетийг олох хэрэгтэй. Санаа зовох хэрэггүй. Тулааны үеэр би маринетийг аюулгүй газар аваачсан. Шанхай хотын шүүх хүртэл зугаалвал дургуутсахгүй үсттэй. Аюулаа ингэж буцах уу та? Тэгээ яагаад болохгүй гэж нэгэнт л буцхаас хойш. Аль талаар нь явбал дэлхийг хамгийн богино хугацаанд туулах бол хойд мөсөн далайг хөндлөн гатлах уу эсвэл Антарктидыг үү? Хөөх, ямар сонирхолтой асуулт вэ? Би ч гэсэн энэ асуултыг өөртөө тавьдаг байсан ч хариултыг нь олж мэдэх боломж гарч байсангүй. Тэгвэл хоёулаа яг одоо шалгаад үзчихье. Парист эргэж уулзахаараа хэн хэр их хугацаа зарцуулсныг харьцуулаад үзчихэж болно шүү дээ. Ястай сайхан санаа байна. Би энэ замыг сонголоо. Тэгвэл би тэр замыг удахгүй уулзъя. Маринет сонирхолж хэлэхэд манай ёсонд төрсөн өдрөөрөө гомонг таслалгүй идэж чадвал урт насалж удаан жаргахын нэр гэж үздэг. Их хятад хүн 60-наас хүрээд анхныхаа төрсөн өдрийг тэмдэглэж үздэг. Юу? Та өмнө нь төрсөн өдрөө ерөөсөө тэмдэглэж байгаагүй гэж юу? Тийм ээ. Анхны төрсөн өдрөө чамтай бас чиний найз өвгөнтэй хамт тэмдэглэж байгаадаа их баяртай байна. Нөгөө би зүгээр л найзууд. Ерөөсөө та бэлгээ задлаад үзээч. Уучлаарай, чамайг ойлгоё гэж бодоогүй юм шүү. Бид энийг эргүүлж өгөх гэсэн. Миний кавам, миний хүзээний зүйлтэй штэ. Баярлалаа. Ястай их баярлалаа. Найзуудыгаа нааш нь оруул. Баян хөгжмүүдээ. Сабинд маринетийн ээжд үнэхээр их баярлж байна. Би тэрнийг өсгсөн баян хөгжим дар зургасан гэж би үргэлж ярьдаг байсан. Таанч сурах цаг гаргалгүй өдий хүрч. Би яаж тоглодгийг мэдэн шүү. Баяр хүргэе маринет. Ямар тач чи энэ үдшийн зоогонд орох шидэт орц найрлага олж ирч чадлаа. Хүнийг шидэт орц найрлагатай зөөрлүүлж болно гэвэл би шууд маринет дүүг сонгоно. Чамайг дүү гэж дуудаж болох уу? Болохоор барах уу Фэй ихчээ? Хятадаар юу гэж хэлэх вүлээ? Жэжэ? Жэй Фэй. Яна би юу гэж хэлчихсэн бэ? Орчуулахад үнэхээр эвгүй юм маринет. Парист очсны дараа би чамд хятад хэл зааж өгч болно шүү. Дургуйцэж байна. Биш ээ, дуртай гайхамтай. Заримдаа англиар ярьж байгаа нь хүртэл хачин сонсогддог шүү, тийм ээ? Хамын хятадд ирээд би итгэж найдаж байснаасаа илүү ихийг олж авсан билээ. Гайхалтай нагацах, шинэ найз, бас хятад хэлний шинэ багш.